жоохон тасгал хийжлээ. Манай хатам аавын хийсэн хоол. Өглөөний мэнд манайхаа за Солонгосоос ирснээсээ хойш яг ингэж влогоор уулзаагүй юм байна. Өнөөдрийн влог маань болохоор миний ажлын нэг өдөртөө бүгдээ хамтдаа байцгаая. Тэгээд одоо цаг 8:30 болж байна. Би ер нь бол өглөөдөө нэг 6-аас 7-гийн хооронд сэрдэг. Тэгээ өнөөдөр өглөө 6-аас сэрчээ, жимд орчоод өглөөнийхэн цайд нэр бүх юмнуудаа уугаад бэлэн болцсон. Одоо ажилдаа явахдаа бэлдээд нүрээ будах чинь. Тэгээд ерөнхийдөө бол миний өдөр бол баг ихэнх нь яг ингэж өнгөрдөг. Өглөөс ирээл тэгэл тасгалтаа яваад өглөөний цайгаа бол би заавал өглөө бол хуудаг. Тэгээд өглөөний цайнд айгуу гоё ингээд цаг гаргадаг. Тэгээд ойр манай хатам аав ирсэн. Тэгээ бас жоохон завгүй. Тэгээ бас нэг гоё юм гэвэл би тэгээ сайхан хоол хийхгүй орой болгон гоё халуун хоолтой. Тэгээд ингээд ойрд ингээ бэж гин. Тэгээд нэрээ нэг юм гэвэл жоохон жин нэмсэн баг 2 кг нэмсэн байсан. Одоо миний жим бүр 60 кг болцсон. Ер нь бол 60 кг биш яг нэг 57 8 дээр ингээл бариад хэлбэлцээ яваад идэг хөхгүй юу, 54 болж исэн. Тэг 54-өөс 58 кг-ийн хооронд тэгсэн чинь энэ удаа бүр 60 болцсон. Би бүр oh my god юу болж гинэ гэдэг. Одооноос жоохон бас жингээ барин хасах тийм зорилготой байгаа. Тиймээс би ингээд жингээ бариад яваад идэг хөхгүй. Тэг одоо жоохон хасна. Яагаад гэсэн бэ гэхээр жоохон ингээд юм идэ яваадсан. Солонгос эднэр байхдаа ч гэсэн юм идээл тэгэл яг сайн фитнес дэж явахгүй нэг хальт хуйлт яваад ингээд залхуураа яваад исэн чинь 60 кг болт юм байна. Тийм болохоор ер нь бол дандаа л өөрийнхөө биеийг жоохон ингээд барьж явахгүй бол суул тавьчихаар юм болдог. Тэгээд яг одоо буцаад ингээд гоё жингээ бэри, жингээ буцаа буулгая. Бас нэрээ сонноос гэвэл би нэг подкаст хийж эхэлсэн шүү дээ. Хамгийн сүүлийн подкаст маань одоо нэг 20 оны өмнө орсон байна. Тэгээд за үнэхээр 7 хоногтой бол подкаст орж амжихгүй. Тэгээд 14 хоногтой нэг удаа бол ямар ч байсан оруулаад явъя гэж бодож байгаа. Тэгээд сая чи энд нөгөө Easter egg гэл юм болоод байсан болохоор жоохон ингээд амжихгүй яваад байлаа. Одоо би шалтак тоочих дурггүй л дээ. Гэхдээ тэнгүүд одоо ингээ хүмүүсээ ураад оролцуулъя гэхээр манай одоо иргэн тойрны хүмүүс тэгээ уулын зөндөө бол ингээ мундаг лаглаг хүмүүсээ аахгүй. Тэнгүүд би хичээд байна ч юм уу те би тийм амар мундаг биш штэ гэд ингээд жоохон оролцоос хичээд байгаа. Гэхдээ яг энэ подкастэнд одоо хүн болгон заавал одоо тийм юм байх хэвээр биш. Зүгээр яг ингээ гоё өөрийнхөө туулсан зүйлийг ч юм уу те яг Австралид одоо яг ямар байсан эсвэл нэг одоо яг сайн байсан тэр зүйлээрээ ингээд ярих болохоос биш яг ингээ хүн болгоны бол бүр ингээд амьдралын ухах одоо тийм зорилготой биш. Зүгээр ингээ гоё Австралийн талаар одоо зүйлсүүдэл ярил сонирхолтой ч юм те Австралийн одоо таалагдаагүй те одоо энд байгаа хүмүүс те ингээд бас хүмүүст ингээ гоё ингээ урам зориг өгсөн тийм подкаст болж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд бас хүн болгон тэгээ яг амьдрал нь яг нэг замаар ингээд явахгүй. Тэг хүн болгоны амьдрал угаасаа өөр байгаа. Хүн болгон амьдралдаа тодорхой хугацааны одоо зүйлийг ингээд даван туулаад явж байгаа. Тэгээ тэр бүхэндээ ингээд гоё бусдаас урам зориг ахууднаас бас ингүүл ингэдэм биш тэг гэхүүднээс тийм урам зориг өгөхүүднээс тэр подкаста хийж байгаа. Тиймээс одоо хүний амьдралыг ингээд бүх тэрчгээр ингээд харуулах зорилготой бол биш шүү. Тийм болохоор ямар ч хүмүүстэй бол нээлттэй. Тэгээд хэрвээ оролцъё гэж бодож байгаа хүмүүс байвал над руу бас холбогдоороо. Тэгээд гоё нээлттэй шүү гэж хэлмээр байна.
Тэгээ дараачийн оролцох 2 хүн маань бол тодорхой байгаа. Тэгээ тэр хоёрынхоо цаг зааванд тохируулж агаад подкастаа хийн. Влогоо ч гэсэн ингээ хажуугаар нь хийгээд явна. За энэ өдрийн влог маань болохоор ийм утгатай влог байгаа. Баахан юм ярьчлаа. Гэтэ гоё ингээд юмаа ярихаар айгу гоё байд юм аа. Тэгээд намайг гоё юм ярихад дуртай хүмүүс байдагтэй гэхгүй. За одоо нүрээ будаад ажилдаа явахдаа бэлтгэж гин. Нэрээ миний арьс бүр үнэхээр гоё болцсон. Би Солонгоос зөндөө олон арьсны нөгөө нэг имчилгээнүүд хийлгэсэн шүү дээ тий. Тэгсэн чинь бүр арьсандаа бол би бүр үнэхээр happy байгаа. Тэгээд Солонгос үнэхээр яг арьсандаа юм хийлгээгүйгээс Солонгос л явж хийлгэх нь зөв юм шиг санагдсан. Маш гоё үр дүнтэй. Тэгээ би энд нэг салонд очисон чинь надад бас нэг 6 удаагийн тийм сешн хийж иж 6 удаагийн оролт хийж иж миний арьс сэвхэд нар нарилаад пигменташн багасна гэсэн баггүй. Тэгсэн чинь Солонгост би ингээд нөгөө ламичи дээрээ орсон. Тэгээд өөр бас газруудад ингээд өөр гоё тритментүүд хийлгэсэн чинь арьс маань бүр айгүй гоё болсон. Ямар ч ингээд нөсөөд холбохгүй болсон. Би бүр арьсандаа үнэхээр баяртай байгаа. Тэгээд ламичи дээр орсон нь болохоор бас сэвхний бас нэг хажуугаар нь би нэрээ 1 сарын хугацаанд юм уусан. Яг 1 сарын хугацаанд имээ уугаад нэрээ дууссан. Тэгээд үр дүндээ бол үнэхээр гоё дуртай happy байгаа. Одоо миний зүгээс хийх юм гэвэл сайн юугаал хийх хэрэгтэй байгаа. Нарны тосоо сайн түрхэх хэрэгтэй байгаа. Энэ нь болохоор 720 гэсэн номертой өнгө байгаа. За, бэлэн болчлоо одоо ажилдаа явъя. За, өнөөдөр өөрийнхөө нэг дуртай уснуудын нэг бол лакик хийчихэж байна. Амар гоё фреш стилсэн өмчтэй. Шинэ гарсан жадуур. Anything else? That's it. When you're ready. Can I get your name? Emma. Emma. Thank you. Манай ажилд хэр байна. Энд ингээ битүү хүмүүс гоё суугаад. За ланчаараа би ингээ гоё хойдлынхан парк дээр гараад байх дуртай. Нэг үсэг болохоор юм йогурт идэж байна. Тэгээ мандаринтай. За өнөөдрийн миний ажлын нэг өдөр ийм байлаа. Одоо цаг 7 цаг болж байна. Ямар ч байсан гэртээ ирээд оройн холлоо идсэн. Тэгээд нүүр гараад цэвэрлсэн. Би ер нь бол айгүй эрт орондоо ордог байхгүй юу? 8 гэл орондоо орчдөг. Тэр ер нь бол орондоо орохдоо бэлэн болцсон байна. Тэгжээж өглөө эрт сэрдэг. Ер нь бол 10 гэхэд бол унтцсан байна. Тэгээд өглөөний 6-аас 7 цагийн хооронд сэрдэг байгаа. Би болохоор ийм LED mask авъя гэдэг айгүй удаа ингээ хараа яваад байсан. Тэгээд энэ брендийн LED маскыг авсан байгаа. Тэгээд одоо гоё туршиж үзэх гэж байна. Тэгээд би та нартайгаа хамтдаа unboxing хий. Тэгээд одоо ч яг нөгөө нэг skin care treatment айгүй байдаг болцсон бэлээ. Тэгээд нэг гоё ийм LED mask баг хүн болох хэрэглээдсэн. Тэгээд сайн байх гэж бодоод авсан байгаа. Тэгээд энэ хэрвээ LED маскыг сонирхож байгаа хүмүүс байвал надад нэрээ ийм promotion code байгаа. Та нар маань энэ кодыг хэрэглээд 10% хөнгөлөлттэй авах боломжтой байлээ шүү. За тэгээд энэ болохоор юунд сайн байдаг бэ гэхээр үрчлээ мөн дээрээс нь
одоо ямар нэгэн батхтай тий ямар нэгэн акнетэй хүмүүс байвал тэр нь сайн мөн дээрээс нь арсны одоо ингэж өнгээ гоё сэргээж өгнө. Тэгээд бүр арсан доор бас ингээд үйлчлэн тэнгүүтээ одоо ийм хар ийм спот байдаг шүү дээ тий хар батхтай хүмүүс байвал тэрийг болохоор багасгаж өгнө. Тэгээд арсны одоо улаалт эднэртэй бол бас тэрийг багасгана. Мөн дээрээс нь бүр арсыг ингээд нүхэн төлжүүлэх гэсэн ийм 1 2 3 7 өөр төрлийн үйлчлэгээтэй ийм одоо лед маск байгаа. Тэгээ заавал үнэтэй тий салонд орохгүйгээр өдөр болгон ингээд нэг 10 минут хэрэглэхэд маш гоё үр дүнтэй ийм лед маск гэсэн. Тэгээд энийг задлах гэж байна. Ингэж харагдчихээн. Вау, энэ болохоор Nanolife гэдэг энэ брендийн лед маск байгаа. Одоо чи салонд орох үйлчлэгээнүүдийг ингээд гэртээ бүгдийг хэрэглэж болдог болсон мэлээ. Одоо нөөс арсандаа гоё анхаарыг гэж бодож байгаа. Эртнээс анхаарах тусам ер нь бол бүр амар болохоос өмнө эртнээс анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. За энэ болохоор ингээд удирдлага нь байна. За би асаачлаа хардаа 10 минутаар нь хийх юм байна. Тэгээд өнгээ нь болохоор яаж солих юм бэ? Ингээд өөр төрлийн өөр өнгөтэй үйлчлэгээтэй байгаа. Улаан нь болохоор тэгнэ эднэргээд. За энийг болохоор 10 минут хэрэглэх юм байна. За. But Day and I broke up. I fell for Yuri and I got kicked out of Kiss. За. Өрөөндөө ороод ирсэн байна. Маска тавьсан. Тэгээд орой унтахаас өмнө ийм ногоон цай ууж гин. Сайхан 50 унтах гад. Тэгээд миний хувьд болохоор нойрмор бол нэг асуудал бий гайгүй хөрхөн. Нойр хоолндоо айгуу сайн. Таагаа нэрээ төгсөн ярилцлагын талаар нэг жоохон гоё би та нартай уншиж үзүүлээ. Тэгээд энэ хамтдаа тавьчих. Тэгээд бүгдээ миний ярьсан зүйлийг сонсцгоё. За ямар сонинд ярилцлага маань гарсан бэ гэхээр 100-ны мэдээгээд сонинд ярилцлага маань гарсан байгаа. Тэгээд анх удаага сонинд ярилцлага өгсөн. Үнэхээр байсан нөгөө манай авч айгүй сонин уншдаг байхгүй юу. Тэгээд сонин дээр амар лаг хүмүүс гардаг бахтаа гэж боддог байсан. Тэгээд өөрөө нэг өдөр ингээд гарцсан явж исэн. Тэгээд бүр амар баяртай байгаа. За сонины маань гарчиг нь болохоор ингэж өгсөн байна. Миний нэрийг бичээд эхнэрээ ёс төртөө гуйж аваад үн цэнтэй хайрладаг байгаасай гэсэн нэртэй. Миний яриан дундаас энэ нь айгүй их таалагдсан гэсэн. Тэгээд сонинг маань яг редакц хийдэг одоо бэлтгэсэн энэ нэвтрүүлгийг бэлтгэсэн яг сурвалжлагч охин нь болохоор миний влогийг үздэг гэсэн. Лавг жаргал гээд охиндоо маш их баярлаа. Тэгээд влогийг үздэг болохоор надтай ингээ холбогдоод миний сэтгэлдлийг ингээд авах гэсэн юм а гэж сониндоо уурж оролцсонд маш их баярлаа. Би яг тэр үед нөгөө нэг дуу хураагаад ингээд бичлэг voice хийгээд явуулсан байхгүй. Тэгээ тэр үедээ болохоор бичлэг хий гэж бодсон чи амжаагүй. Тэгээ дараа нь ингээд гоё гараад та нартайгаа хуваалцж гин. Алаг дэлхийн нэгэн хуурай газар Австрали хэмээх улсад аж төрөх түүнийг инх түшиг гэдэг далайн эрэг дээрх дуурийн театр Harbour Bridge-ийн гүүр дээр дэлхийд алдартай бүтээн байгуулалт зохицуулсан. Сидней хотод амьдардаг тэрээр Улаанбаатар хотын гунган охин шинжлэх ухаан технологийн их сургуулийг барилгын инженер мэргэжлэр дүүргэж 2018 онд гадаад улсыг инхүү зоржээ. Тус улсад сурж ажиллаж амьдрахын сацуу YouTube хуудаснаа өөрийн өдөр тутмын амьдрал, нүүр будалд, эрүүл зүй хооллолт, аяллаа төвх зэрэг мэддэг бүхнээ бусадтай хуваалцаж, бичлэг бүрийг нь хүлээж үздэг. Үнэж үзэгчдтэй болжээ. 100-ны мэдээ сонин энэ удаагийн залуусын нүдээр бууландаа түүний амьдралын хэм маяг үзэл бодол эмэгтэй хүний үн цэнийн талаар ярилцсан юм. Мен бүр амар гоё хэлсэн маа. За тэгээд руу болохоор яг асуултаа 1-2 хоногийн өмнө явуулсан байсан. Би тэгтээ асуултуудтай бол ингээд яг одоо бичээд ч юм уу тэгэж бэлдээгүй. За яг тэгээ тэр үеийнхэн сэтгэл хөдлөлөөрөө хариулъя да гэж бодсон. Тэгээд яг энэ бүх одоо хариултууд нь болохоор ерөөсөн ямар ч тийм бэлдсэн ч юм уу тийм юм биш. Яг сэтгэл хөдлөлөөр ингээд хариулсан. Миний одоо байнгын дотор бодож идэг ч юм уу.
яг тийм одоо яг чин үннээсээ хариулсан байгаа. Тиймээс ямар ч одоо тийм юм нэмэх ч юм уу тийм юм бол байгаагүй. За хамгийн ихний асуулт нь болохоор ингэсэн байна. YouTube сууг нээх санаа анх хэрхэн төрж байв? Ихэвчлэн охид эмэгтэйчүүдэд зориулсан бичлэг хийдэг шүү дээ гэсэн байна. За би болохоор хариулахдаа ингэж хэлсэн байна. Монгол байхдаа The Mongolian Family Америкт амьдардаг хосын бичлэгийг үзэх дуртай байлаа. Ингээд өөрөө Австрали явах болоод очих газраа судалгаар бичлэг хийдэг хүн хайгаад үзтэл олоогүй. Тиймээс монголчуудад Австралийн талаар мэддэг бүхнээ хуваалцаж бусдад туслахыг их үүднээс YouTube дээр бичлэг хийж эхэлсэн. Ингээд ковидын цар тахлын үеэр өдөр тутмын амьдралын влог, нүүр будалд, эрүүл хоолтын талаар хүрхэнсцүү залуу насны ирч хүч сайхан дурсамжаа хадгалж үлдээхийг хүссэн. Хүмүүс влогийг нь үздэг шүү гэхээр үнэхээр гоё байдаг. Үзэгчдийн маань 92% нь охид эмэгтэйчүүд байдаг юм байлээ гэж би хариулсан байна. За YouTube пэйж хийснээс хойш нэрээ үнэхээр олон гоё мэдрэмжүүдийг авдаг. Тэгээд хамгийн гол нь ингээд та нар маань дандаа ингээд гоё хажууд ингээд үргэлж дэмжээ. Тэгээ одоо хүртэл ингээд суугтай маань хамтдаа байдагт бүр үнэхээр их баярлаг. Би баян хэлэхдээ та нартай баярлдаг шүү гэд та нар маань байгаа тулд одоо хүртэл ингээд влого хийгээд үргэлжлүүлээд явж байгаа. Тэгээд нэрээ нэг юм гэвэл манай үзэгчдийн 92% нь дан эмэгтэйчүүд байдаг. Тэгээд эрэгтэйчүүд болохоор 6-аас 7% нь л үздэг. Тэгээд тэр эрэгтэйчүүд нь болохоор миний таньдаг манай их сургуулийн ангийн хүүхдүүд ч юм уу тийм хүмүүс л одоо үздэг. Тэгээд байнгын одоо ер нь бол эмэгтэйчүүд дээр хүрээлүүлэгдсэн дээр нь бол үнэхээр их баяртай байдгаа. Тэгээд YouTube хийсэндээ бол дандаа баярлаж явдаг. Одоо YouTube хийгээд нэг мэдсэн чинь бараг л 4-5 жил болох чинь. Тэгээд энэ хугацаанд одоо ингээд би хаяа ингээд өөрийнхөө влогуудыг үзэх амар дуртай. За яг хамгийн анх эхэлж исэн. Тэг ингээд гоё бүх ингээд влогуудаа үзэхээр ямар гоё дурсамжийг ингээд бүтээгээд хамтдаа ингээд та нартай хуваалцаад явдсан бэ гэж боддог. Тийм болохоор YouTube хийсэн шийдвэр бол миний амьдралын бас хамгийн чухал шийдвэрүүдийн нэг байдаг. За хоёр дахь асуулт нь болохоор Австрали явах шийдвэрийг хэрхэн гаргаж байв? Хизэнээс Диорт ажиллах болсон бэ гэж асуусан надаас. За тэгээд сургуулаа төгсөөд аваг ахыхын барилгын компанид ажиллана гэсэн бодолтой байсан болохоор төгсөх жилээ ажилтайгаа танилцаад үйл явцаас нь суралцаад төсөл зохиогоод явдаг байлаа. За энэ болохоор төсөө эднэр оролцоод тендер эднэрт оролцоод ер нь бол барилгын компани яаж ажилдаг тэр бүхнийг ер нь бол мэддэг байсан. Суралцаад төсөл зохиогоод явдаг байлаа. Тухайн үед манай нөхрийн аваг ах нь Австралид сурж ирээд биднийг явах эсхийг асуусан. Ингээд сургуулаа төгсөөд 2 сарын дараа төв алгасан өөр улсад амьдрахаар ирсэн. Би сургалтын визээр ирээд хэлний бэлтгэлээ дүргээд үргэлжлүүлээ сургуульд сурсан. Би анх монголчуудынхан адил бэр хичээгээ дагалдаа зочид буудал дараа нь кофе шоп тэгээд Sisley брэндэд ажиллаж эхэлсэн. Тухайн үед Dior-ын ажилчдын уур амьсгал их таалагддаг байлаа. Гэтэл нэг өдөр дэлгүүрийн танилцуулга тараагаа зогсож байтал Dior-ын хамгийн том менежер ажлын санал тавьж энэхүү ажилд орсон. Өнгөрсөн жил оюутны виз маань дуусаад Dior-то тушаал твшсэн. Би багасаа гоож гамлах дуртай хүүхэд байлаа. Кастинг болж тоглоно. Минь намайг миний одоо мөрөөдлийн ажиллаа хийж байгаа гэдэг гинэ. Австрали явах шийдвэрийг болохоор манай хүн ер нь бол анх гаргасан. Тиймээс би чи манай нэг найз намайг тэгжээс авах одоо сургуулаа төгсөөд гадагшаа явна мөн гэсэн надад бодол юусоо байж байгаагүй. Тэгээд яг Шанхай эднэр л явна гэж боддог байсан юм аа. Тэгээ нөгөө яг оюутан бахта Шанхайд найзындаа очиод оюутны байранд нь очиод тэр үед айгу Шанхай амьдрал Шанхай оюутан айгу гой санагддаг байсан. Тэгээ Шанхай бол яг заяа бол явна да гэж боддог байсан. Тиймээс бүр хизээж Австрали гэж төсөөлж байгаагүй бодчих байгаагүй. Тэгээд манай нөхөр яг тэр үед бит хоёр яг 1 жил ингээд хоорондоо зай аваад яг салцсан байсан. Тэгээд буцаад нийсэн чинь манай хүн аль хэзээ ингээд манай аваг ах Австрали сураад ирсэн байсан. Тэгээ манай хүн Австрали улс ер нь бол явъя гэдээ яг сонирхоод эхэлсэн. Тэгээ бит хоёр буцаад нийсэн чинь манай Австрали явах сонирхолтой байгаа гэж хэлээ. Тэгээ хамт явъя гэд. Тэгээд би гэрийнхэндээ хэлээд тэгээ манай аав чирчсэн зөвшөөрөө тусалж дэмжээд тэгээд бит хоёр тустай хоёлоо визээ хөөцөлтөөд Австралид анхудаа ирж исэн. Яаж Диорт орсон бэ гэхээр би та нартай өмнө зөндөө хэлжсэн шүү дээ. Би хамгийн анх ирээд зочид буудалд ажиллаж исэн. Тэгээ яг тэр үед яг одоогоос 8-9 жилийн өмнө гэхээр монголчууд хөвчлээ ирээд дандаа ингээд зочид буудалд яг ордог байсан. Тэгээд тэр үед манай бэрэгч маань яг гоё тэр ажилд ингээд оруулж өгөөд тэгээд тэрнээсээ гараад би кофе шопт ажиллаад тэгээд маш олон брэндүүдэд ажилладаг байсан.
зүгээр промошны ажил хийдэг байсан байхгүй. Тэгээд янз бүрийн брэндэд одоо ямар брэндэд тийм pop-up худалдаа болж ин тэрэнд нь очиод ингээд хүмүүст те одоо нэртээ бас ингэж хүмүүст ингэж тарааж ингэж сурталчилгаа хийдэг тийм ажил хийдэг байсан. Тэгээд тэрнээсээ туршлагатай болоо David Jones гэдэг компанид ажилд ороод тэгэхэд хамгийн анх Sisley гэдэг брэндэд яг part timer ажилд орж исэн. Тэгээд Sisley-д ажилдаг байхдаа ажил дээр байжсэн чинь Dior-ийн каунтер нь яг хажууд байдаг хгүй Dior-ийн дэлгүүр нь тэгээд менежер нь намайг хараад тэгээд ажилд орох уу CV-гээ явуулаач гэд тэгээд хамгийн анх Dior-т ажилд орсон байгаа. Хороо Dior-т ажиллахаас өмнө би влого хийгээд эхэлсэн байсан. Тэр чинь болохоор яг ковидын өмнө гэсэн үг шүү дээ тий. Ковидын үеэр влого хийгээд эхэлсэн байсан. Тэгээ удаагүй Dior-т ажилд орсон. Одоо болохоор би яг ингэж хийж байгаа ажилтны ер нь бол айгүй туртай байдаг хгүй дээ. Манай болохоор тэгтийн миний охин яг ингэж өөрийнхөө гой ингэ багасаа ингэж баг мөрөөддөг байсан тийм ажиллаа хийж ингээд би ингээ багтаа айгүйх эмгтээдүүдтэйгээ хамтдаа дэлгүүр гэж тоглодог байсан кастид нар болоод тэгээ дэлгүүрт хүнтэй ер нь бол харьцах ажил хийх айгүй туртай байсан. Хэлсэн чинь анхаахан компанид нэг оффист ингээд ажиллаж яхад би яг нөгөө нэгтлэгчтэй хэлдэг гэсэн байхгүй юу. Яа офис яг миний ажил биш юм байна. Би ингээд яг компьютераар 5-6 цаг ингээд өдөрт сууж чадахгүй юм байна. Би ингээ гоё хүнтэй харьцаад ингээ гоё ингээд өдөр болгон гоё энийгээд гоё ингээ аз жаргалтай нэг тим ажил надад зохицно гэд боддог байсан. Тэгээ одоо ямар ч байсан туртай ажлуудынхаа нэгийг хийж байгаа. Тэгээд мэдээж Dior-оор миний одоо ингээ байнгын ажлын карьер дуусахгүй шүү дээ. Тэгээд мэдээж дараа нь дахиад ингээ өөр зүйлүүд болно байх гэж бодож байгаа. Дараа нь болохоор Австралид ажиллаж амьдрахын давуу тал юу вэ гэсэн асуулт асуусан байна. Бүр ясан чи амар хам цангаж байна. Тэг би болохоор жоохон муухан уншиж магадгүй шүү. За би болохоор ингэж хариулсан байна. Эрүүл амьдралын хэм маягтай стрессгүй орчинд амьдрах мөн аяас чадварыг шударга үнэлдэг монголчууд өөрсдийгөө дутуу үнэлээд байдаг санагддаг. Дэлхийн аль ч улсын хүнээс нөөц боломж уур чадвар илүү гэхээс дутуугүй. Миний нэг давуу тал өөртөө итгэлтэй байдал ямар ч зүйл дээр манлайлагч байхыг зорддог. Бүх зүйл сэтгэлээ зориулж чаргуу хөдөлмөрлөвөл хүн болгонд боломж байдаг гэж хариулсан. За мэдээж Австралийн хамгийн одоо давуу тал нь амар гоё эрүүл юм амьдралын хэм маягтай байхгүй юу? Энд юу нь бол гүйдэг те бие бодог спортоор хүчээлдэг хүмүүс айгүй их байдаг. Тэгээд нэг амар стресс эднэр бол байгаад байдгүй. Мэдээж одоо амьдралын үртэг ихтэй те өглөөнөөс орой хүртэл завгүй ажиллана. Тийм ч гэсэн яг үнэхээр те сайн мэрэгжилтэй бол те энэ өөрийнхөө ур чадварыг үнэлүүлээд сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа хүний хөдөлмөрийг яг сайн үнэлт юм шиг айгүй санагддаг. Тэгээд миний мэдээж биений давуу тал болохоор би тийм хохирогчийн сэтгэлгээнд юусоо дурггүй юмыг одоо чадахгүй ч юм уу тий гэдэг нүдээр харах дурггүй хүн яг юмыг юу гэж харна яг тэр нь ингээд гоё биелдэг юм шиг санагддаг. Тийм болохоор бүх зүйлийг одоо нэг тийм тий болно бүтээн гэсэн нэг тийм талаар ханддаг. Тэрийг маань ч гэсэн та нар маань мэдэх байх те. Тэгээд манлайлагч бол мэдээж байхыг зорддог байх гэж бодчих. Юм болонгууд нэг дарга болчих гээд идэг тийм сул талтай. Гэтэ өөрийнхөө оролцохгүй юмд бол оролцохгүй. Юм болгонд бас тийх гээд байдгүй. Яг юунд оролцох, юунаас холтгоо бол тэрийг сайн мэддэг. Тэгээд бас миний бас хэлэх дуртай үгнүүдийн нэг үг гэвэл бүх зүйл болох цагтаа болдог гэж боддог. Болж байгаа юм болгон учир шалтгаантай гэж боддог. Босон юмд нэг ямар тэгэж хүн дээр хүлээж аваад ч юм уу стресстэй тэгээд байдгүй. Тэгээд мэдээж одоо хүн эрхэлсэн ажилдаа бүх сэтгэл зүрхээ зориулвал амжилт мэдээж гардаг. Тэгээд монголчуудын хувьд болохоор манай монголчууд үнэхээр мундаг тийм шүү. Одоо ингээд хаач явс ер нь монгол хүн байвал бүх зүйл дээр айгу сайн манлайлагч явж идэг. Тийм болохоор монголчууд маань одоо бити өөрөөгөө ингээд нэг чадахгүй энэ надаас тийм гэж бодороо та нар чадна шүү гэж гоё уриалмаар байна. За дараа нь болохоор түүний тухай 5 баримт гэсэн байна. Тэмгүүтээ манай охин болохоор тэр охин амар хөөрхөн дуртай өнгө надаас асууснаа би ингээ ягаан гэсэн чи би мэднэ гэнэ хөөрхөн дуртай хувцас болохоор мэдээж лүүлүүлээ маань хослол топ Австралид хэн хүмүүс ер нь бол тийм би твтэйхэн хувцас айгүй хүмүүсдэг. Тэгээ нүүр будалтын хамгийн чухал зүйл нь болохоор би арьс харчилгаа тэгээд уруулын бодог гэсэн би та нартай байнга хэлдэг штэ тийм ихтэн уруулаа улаанаар будчихаар айгүй гоё болдог. Тэгээд улаан уруулын бодог заавал цөөхөндөө авч явахыг хичээгээрэй гэж бичсэн байна. Тэгээд YouTube хаяг миний Instagram хаягийг ингээд миний 5 тухай баримтанд бичсэн байна.
За дараачийн асуулт нь болохоор 2 жилийн өмнө эх орондоо ирээд хурмаа хийгээд буцсан хайрын баталгаа босон энэ ёслолын чухлыг хизээ мэдэрсэн бэ? Намраа бараад зөөлөн шивэрсэн зуны дэлгэр өдөр байсан. Аавынхан гараас хөтлөөд хоёр талын гэр бүл найз нөхөд хамаатнуудынхаа өмнө алхаад нэг өдрийг хайр аз жаргал дүүрэн өнгөрүүлэх үгээр хилэмгүй сайхан байсан. Хүмүүсийн дунд гадаадад хурмаа хийх хандлага ажиглагдах болсон. Бидэнд ч боломж байсан. Гэхдээ тэхийг хүсээгүй. Учир нь хамаатнууд маань бүгд ирж очиод байж чадахгүй. Тиймээс хайртай хүмүүсийнхэн дэргэд Монгол ёс уламжлалаараа энэ насны хамгийн сайхан учрал хайртай хүнтэйгээ хурмаа хийсэндээ баяртай байдаг. Ирчүүдийгээ эхнэрээ ёс төртөө гуйж аваад үн цэнтэй хайрлаасаа гэж хүсдэг. Ахмад буурлуудын ёроолыг сонсоод дурсамж мөхөөсөн зургуудаа хараад үнэхээр чухал үйл байдгийг мэдсэн. Хурмаас 6 сарын дараа манай өвөө нөхрөө маань эмээ бурхан болсон. Тэр үед юмыг хойшлуулж болдоггүй юм байна гэж бодол төрсөн. Амжих хийсэндээ маш их баярлсан. Аав ээжтэйгээ жилдээ ядаж нэг удаа заавал уулзах боломж зоригтой болсон гэж бичсэн байна. За тэгээд хурмын талаар амар хөөрхөн асуусан. Тэгээд мэдээж би бас та нартай хурмынхан бичлэг эднэрийг хуваалцсан. Тэгээд өөрийнхөө хамгийн нандин мөчөөдөө тэгээд тэр өдөр бол үнэхээр одоо тий хүний амьдрал тохиолдох ганц л өдөр үнэхээр сайхан болсон. Тэгээд би багасаа л угаасаа яг хурмаа хийн гэж боддог охин байсан. Тэгээд манай аав ч ч гэсэн яг багаас чи ингээд яг тий яг суухынтэйгээл одоо тотн байх ёстой ч юм уу тийм зүйлүүдийг ингээд хилээд тэг эмхтэй үн цэнтэй байх ёстой гэдэг зүйлүүдийг багаас нь ингээд хилээд яатсан болохоор би ингээд багасаа өөрийнхөө үн цэнийг айгүй их мэдэрдэг байсан. Тэгээд тийм байсан ч гэсэн айгүй их аавч өөртөө баярлаж явдаг. Тэгээд хурмаа бол анханасаа л хийнэ гэж бодож исэн. Тэгээд ингээд нөхөртөөгөө хамтдаа бит хоёр хурмаа хийсэн. Австралид ирэхдээ би Монголд очиж хурмаа хийнэ гэж боддог байсан. Тэгээд маш удаан бодсны үндсэн дээр хурмаа нь болсон. За одоо энэ хурмаа нь болсон. Тэгээд хурмаа болохоор Монголдоо хийсэн нь болохоор бит хоёр тийм гой Монгол уламжлалаараа хурмаа хий гэж бодсон. Тэгээд дээрээс нь гадаадад хийхээр одоо хүмүүс нөгөө төсөн мөнгө нь баг Монголд хийснээс гадаадад хийсэн нь илүү байдаг гэж тэгээд идэг. Бит хоёрын хувьд болохоор бүх хайртай хүмүүсийн өмнө хурмаа их зоригтой байсан. Тэгээд тийм ч учраас гой хурмаа хийсэн. Миний бас нэг юм нь болохоор юмыг юусоо ингээ хойшлуулах дургу, дараа гих дургу, аль болох ингээд боломж болцоогүй байсан ч гэсэн яаж хийж агаад болгоод хийхийг хичээдэг. Юмыг хойшлуулах дургу тэгээ яг хурмаа хийсний дараа тэгээд бас үнэхээр том зохиолт нь болохоор тий толгой ширээнд одоо сууж исэн манай хайртай өвөө, манай хүний хайртай эмээ ингээд чухал хүмүүс маань ингээ бурхан болсон. Тийм болохоор юмыг яг цаг тухайд ингээд гой хойшлуулахгүй хийсэндээ айгүй их баярлдаг. Тэ хүн болгоныг ч гэсэн гой тий цагаан хурмын даашин зүмсөөд гой хайртай хүнтэй үн цэнтэй очиосоо гэж боддог. Тийм одоо миний бас юунуудын нэг үнэлэмж одоо үн цэнүүдийн нэг. За дараачийн асуулт нь болохоор хосын харилцааны хамгийн чухал зүйлийг юу гэж боддог бэ? Гадаадад амьдрах залуу хосуудын харилцаанд давуу тал болдог уу гэж асуусан байна. За миний хариулт болохоор манай аав цагтаа болохоор хүүхдүүдээ багаас нь армийн хүмүүжүүлэлээр өсгсөн. Хаана хизээ хэрхэн бие зүг авч явахд суралцсан. Мөн монголчууд тасан зохицох чадвар сайтай санагддаг. Өврөө орхиод нисэж байгаа шууж гэр гэрээсээ цөмгтэй хувцас бариад Австрали улсад авга ахыхын хажуу өрөөнд нөхөртөөгөө анх тустай гарч байлаа. Бид 10 жилдээ нэгнээ шохоорхож гинэн цагаахан хүүхэд зангаараа 80 үерхлийг бүтээсэндээ баяртай байдаг. Айлын ихнэр болох гэж яаралгүй аав ээжийн хайранд гэртээ охин наснаа өнгөрөөсөндөө маш их баяртай байдаг. Манай гэрийн их ёс төртөө, журамтай, зарчимч хүмүүс энэ заан нь хүүхдүүдэд нь өвлөгдсөн. Монгол 5 жил үерхэд явахын өмнө албан ёсоор бэрг гуйлгаад Австралид ирээд гэр бүл болсон. Муудалцлаа гэхэд аав ээж рүүгөө гүйхгүй. Тиймээс бүх зүйл хоёр биенээ түшиж нэг нэгнээ ойлгохыг хичээж хамтдаа бүхнийг зохицлоосон давуу тал болсон юм болов. Эмэгтэй хүн амьдралыг өнгөлж хатуу ухаанаар айл гэрийг авч явдаг юм байна гэдгийг ээжээсээ үлгэрэлдэг. Бид нэг нэгнээсээ юм нууж чаддгүй бүх зүйлийг ярилцаж ойлголцдог. Хосын харилцааны хамгийн чухал нь хүндлэл. Тиймээс нэгнийхэн дургүй зүйлийг хийдэггүй. Нөхөр маань би ихнэрээрээ гангарах туртай гэдэг. Намайг үргэлж дэмжиж түшиг тулга болсон сайн хүн сайхан залуу байгаа гэж би хариулсан. За энэ дээр болохоор түрүүний одоо хэлсэнчлэндээ та нар маань ч гэсэн намайг мэдж байгаа манай аав нөгөө цагтаа тэгээд насаараа ер нь бол Монгол улсын төлөө зүтгэж байгаа төрийн албан хаагч хүн. Тэгээд аавын маань сайн чанаруудын нэг гэвэл яг хүүхдүүдээ тий үнцэнтэй байх ёстой гэд багаас нь яг ингээд
хатуу тий зөв хүмүүжүүлсэн гэж боддог. Тэгэд яг энд ингээд зөвхөн яг аавынх биш те хажууд нь хамгийн чухал нь тий эмэгтэй хүн тэр хатуу ухаан гэдэг ямар чухал гэдгийг бол би бүр ээжээсээ байн бахархаж ингэж явдаг. Тэгээ зөвхөн ингээд айл гэрт одоо нэг нь одоо хичээгээд ерөөсөө тэр амьдрал ингээд дэш явдггүй зөвхөн ингээд хоёлаа яг зэрэг хамтдаа нэг шугамд нэг зүг чигтээ нэг мөрөөдөлтөй байж иж дэш явдаг юм шиг санагддаг. Тэгээд тэмч учраас ер нь бол нөхөртөөгөө айгүй их ярилцаад яг нэг зүйлд ингээд хамтдаа нэг хүн шиг байх ирмэлзэлтэй байдаг. Тэгээд одоо монголчууд маань ярьдэн штэ тий яг бит хоёр чимдантайгаа л нийлсэн гэдэг шиг бит хоёр бол яг л Австралид тий хүний нутагт яг л ингээ хоёр чимдантайгаа хойлоо ингээд ихэлсэн. Мэдээж одоо тийм муудалцах ингээх үе бол байсан анхандаа. Тэгээд тэр үед болохоор гадаадд байгаа хүмүүс чинь тий аав ээжирлүүгээ залгаад ингээд санаа сэтгэлийн зовоогоод байж чадахгүй. Тийм учраас бүх зүйлийг хоорондоо ярилцаад ингээд энэчнээ шийдсэн айгу зөв тал болсон юм шиг санагддаг. Тэгээд бас нэг юм зөвлөхөд эндээс зөвлөхөд бити ингээд айлын ихнэр болох гэж яараасай гэж бас айгүй их боддог. Тэгээд яг бүх зүйл гой цаг хугацаатай байдаг. Амьдралд яарахгүйгээр те яг аав ээжийнхээ хажууд хайртанд ингээд хамтдаа ингээд байвал сүулт нь ингээд харамсахгүй шүү те. Би болохоор бас ингээд заримдаа боддیں۔ Аав ээжтэйгээ арай л богино хугацаанд байчвуу гэд. Би 20 дата яг аав ээжийнхэн гэрээс явж исэн. Нэг амар бас нэг ч оройч биш, нэг ч амар эртч биш яг л дундаж нас байх. Гэхдээ боломж байсан бол гой 20 хүртлээ байх байсан гэж боддог. Тэгээд одоо ингээд миний бас ингээд байгаа нь болохоор бас манай нөхрийн бас амар их ач тус ингээд гой байгаа гэж боддог. Манай хүн ч болохоор ингээд намайг юу ч болсон хизээж одоо үгүй ч юм уу тийм юм байдгүй. Дандаа ингээд ард гой тусалж дэмждэг хүн байна. Манай хүн байгаа. Тэгээд нэг хүрхэн нь болохоор би болохоор ингээд чамаар ганграх туртай хараа чи ингээ гой бити хөшрөөрөө ингээд тэггээд намайг жоохон таргалах гэдэг. За тэггээд шүү фитнестэй маргааш яваараа ч юм уу ингээд намайг яг үнийг хэлээд ингээд гой шүүмжлэгч биш яг ингээ гой дэмжээд гой ингээд улам гой байлгах дуртай. Тэгээд тэрэнд нь бас нөхөртэй аягүй их баярлдаг. Тэгээ нөхрийнхэн талаар би нэх яриад идэггүй те. За хамгийн сүүлийн асуулт нь болохоор хизээ Монголд ирэх вэ? Ярилцлагын төгсгөлд хэлэх үг байвал нээлттэй үлдээ гэсэн байна. За тэгээ миний хариулт болохоор энэ ярилцлагын хамгийн анхны уншигч наам маань байх болов. Сонийг уншдаг хүн тиймээс аавч хоёртой өдөө зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн баярлалаа гэж хэлмээр байна. Мөн гадаадад байгаа бүх монголчууд маань эхийг сурч мэдээд эрүүл мэндэд анхаарад эх орондоо ирж мэдлэг боловсрлороо эхийг хийж бүтээгээрэй. Мөн өөрийгөө эргэн тойрноо хайрладаг нэгэн байгаараа бид хэдэн жилийн дараа Монголд очиж амьдрна гэсэн байна. Мэдээж монгол хүн болохоор Монголд амьдрах зорилготой байдаг. Хүний нутагт угаасаа тэгж амьдрыг гэж боддоггүй. Хамгийн чухал нь тэгээд бүгдээрээ гоё эрүүл саруул байхад бүх юм болно шүү дээ. Тийм болохоор гоё өөртөө хайртай, өөрийгөө эрүүл мэндийг бүгдээрээ нэгдүгээрт тавьж байгаараа ийм ярилцлага болсон. Тэгээд энэ сонин дээр ингээ гоё юма бүтээсэндээ бас айгүй баяртай байгаа. Тэгээд манай аав миний сонин худалдаад авсан. Австралид одоо явуулж байгаа. Би тэгээд сонингийнхоо тэр юуг ингээд хадгална гэж бодож байгаа. За тэгээд нэлээд урт бичлэг болсон байна. Миний ажлын нэг өдөр нэлээд урт болсон байна. За одоо би ингээд маск авчи. Ингэж гоё. Энэ маск гэсэн үнэн гоё юм байна. За ямар ч байсан маска унтраагаад одоо нүүр маань бас нэлээд орсны дараа л үйлчлэх өгөх бах та тий. Ногоон цай айгуу гоё байна. За тэгээд миний ажлын нэг өдөр ингээд дууслаа. Тэгээд влогтойгоо хамтдаа байсан. Та нартай маш их баярлалаа. Тэгээд влогийн минь үздэг хүмүүс маань нэрээ та нар маань subscribe дараараа. Тэгээд доор гоо комент комент бичээрэй. Тэгээд удахгүй бас дараагийн влогоор уулзцгаая. Бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд баяртай. Одоо би унтах чи. Bye.